Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ та бүхэндээ шинэ оны шинэхэн жилийн сайхан мэндийг хүргэж байна. Ингээд UBS телевиз болон Яруу Арт продакшны хамтын бүтээл Яруу Арттай үдшиж шинэ жилийн тусгай дугаар инхүү эхэлж байна. Монголын тайз дэлгэцийн урлагт олон жил тасралтгүй уран бүтээлийг туурж үзэж биднийг үргэлж инээд хөр аз жаргалаар бэлхуулж байдаг X-Tus продакшны эрхэм хамт олон өнөөдөр манай нэвтрүүлгийн эрхэм бүтээл зочдоор өргөцсөн байна. Ингээд та бүгдийн өмнө зочдоо танилцуулъя. За ингээд ихний зочин бол Монгол улсын гавьяа жүжигчин Одон Чимэг. Өнөөдрийн манай нэвтрүүлгийн эрхэм бүтээл зочин Монгол улсын гавьяа жүжигчин Баттото. Дараагийн зочноор жүжигчин Бархуу. Яг видео 진짜 갔어요. 진짜 감동적 됐어요. Өнөөдрийн манай эрхэм бүтээл зочноор жүжигчин Бэдэгнэмбрэн. За мөн манай дараагийн зочноор жүжигчин Бацэрэг. Мөн өнөөдрийн манай зочноор жүжигчин Баясаа. жүжигчин Чилдэрэг. Миний хамтран хөтлөгчөөр Яруу Арт продакшны үүсгэн байгуулагч хөдөлмөрийн зохиолч продюсер Саса. Монгол UBS телевизээс ануучиг. За мөн UBS хөтлөгч Ануужин. Намайг дөрөв одноо гэж дал зүг тэр ахны нэг байна. Гэхдээ нэр яг чихэн нөөрчд ордог юм биш. Баруун талын нам нь явж байгаа. Тэр бааны өрөөнд байж захтаа энэ хайж гэрдэг. Би чи юу яаж юм. Сүдэ бохомдод. Тэгвэл шарж байгаа юм аа. Яасан. Яа, сонсохгүй байгаа юм гурвуудаа илдэж чи ёо. Гэтэ нэрээ миний энэ болохтой болцсон шин. Угаасаа тал хөгжингөө болсон. Тийм байгаа яг ингэж чимүүд энд нөгөө хөгжний хажууд дээр байхгүй гэдэг. ийм л гайгүй. За бүгдээ төлөв. Тэнд боо. тийм дипүзэр хажуугаар ордог юунд гарлаа. Баян байж байгаа юм чи. Тэгтлээ тайлбар гарлаа. Би ч тоол итгэхэд тийм байж байгаа юм чи. Тоол итгэхэд Шууд биччихэж тэгээд гоё. Тэр чинь нэг бид нар харин тэрийг өгөөч гэх. та нэг өдөртөө тэнд ингэж Манай нэг чинь нөгөө тусгай мангар том дипүзэр хажуу зогсож дээ. Тэгтээ Манайсыг бол ингээд орохдоо микроно унтрах нэг юм унтраг гэж гарч байгаа юм. Тэр нэрээс бас нөлөөлсөн. Нөлөөлөөгүй ш нөлөөлсөн. Нөлөөлдөг юм шиг байна. тэг яг урд дуур нь гарч ах те хөгжим чангараан те ямар болоо гэр тал хөгжим чангараан те тэгээд урд дуур нь гахт бүү гэж Над бол нэг нөлөөлөг юу гэсэн бэ юм. надад нэг
За эрхэм өдөр та бүхэндээ 2026 оны цоо шинэхийн гайхалтай өдрийн мэндийг хүргэе. Та бүхэнд зориулан хүргэж байгаа манай яруу арттай өдөш баярын нэвтрүүлгийн 3 дахь дугаартаа маш гайхалтай зочдтой өнөөдөр бид бүхэн урьсан байна. Тэгээд нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр хүслийн шинжил, хүслийн амт Coca-Cola болон Аз жаргалын амт Ice Mark хамтран ажиллаж байгуулахад таатай байна. За юуны өмнө бидний урилгыг хүлээн авч хүрэлцээрсэн та нартай маш их баярлалаа. 2026 оны шинэ оны минь төргий. Дандаа göтэлдэг хүмүүсээ göтлээс ууч. Надаас ирээс үг гарддаг. Өмнөх хэдэн дугаар дээр л айгүй байсан байх. Би бас гайхаа л энэ. Энэ хүн яг Энэ хүн юу хөтлөсөн. Яста хөдөлтгөө хүн ганц л хүн байна да. Одноо л. Тий яг үү. Манай Чинцоос хөдөлтөг. Чинцогийн нэг хөгжилтэй түүх байдаг шүү дээ. Аглох нэг юм хөдлөөд бариад байж байгаараа гэсэн Чинцоо дуусгасан байдаг тийм. Я бараа сануулчихлаа. Би нөгөө наран солонгыг аваад нэг хорол ягаад ч хоёр газар авсан байсан. Ихлүүлээд нэг газараа ихлүүлээд. Тэгээд яасан чи хүмүүсийн их ингээд шагнал магнал гэхээр за Чинзоо мэд вэ чи энд шагнал магналын нөгөө ингэ байж байгаа. Наран солонгыг аваад хорооллоо нөгөө нэг юу руу ороод тэнд нь бужигнуулаад нэг цаг гар болоод буцаал машиндаа суугаад ирээл ингээд орсон чи. Ингээд сүүлийн 3 зүнсэн бол юм байх шүү. Амнаас нь жаа юу шүтэн цогцол микро. Тийм ээ манай Чинзэр цаграл нь яг намайг хайцсан гэж. Ихтэй намайг хараад би нөө. Тэр дондор чистэ бочгооч. Онлах нэг шинэ машин авчаал тий. Дээш 3 дахь гарч тэгээ. За манайха машин гаргачих юм байна уу? Би гаргая гэж манай хүн чинь яг би гаргаадахыг гэж түрээд аваагаас. Тэгсэн чи цонхоор оноо гэж оноо цонхоогоос чи. Аха тоорс нь аль байж бидний үрээдээ. Өөрөө авто. Чи урдаг арыг нь мэдхгүй байсан. Урдаг арыг нь олчих юм бол явчих шүү дээ. Олчих юм бол мөргөн. Мэдгүй тэгээд Хүүе баяр хийж хүлэг шоудаа. Өш та хэд гоё ярьж. Үгүй энэ хоёртой ярих боломжтой. Асуулт асуу. За 2025 оны ер нь бол ямар X-Tus production-ууд ямар байсан бэ гэж асуулт тавья гэж бодож итэл одоо Чинзогийн ер нь сонь сайхнаар л энэ дүүрэн байгаа юм шиг байна. Нэг үйл ажиллагаа надад их гэх. Гоё. Чамаар л хэлчихсэн. Одоо гоё телевиз үзэж байгаа үзэгчтэй гоё мэдчилгээ өргөөд гоё мөглөө шүү дээ. Өө тэр хөтлөгч нар. Хөтлөгч. Яа, цаагаар чи дөрөв. Дөрөв ярагаас Хөтлөгчийг ярагаас сонсож. Дөрүлээ ялгаас сонсож өөр шүү. цаг үеийн дөрвөн өөр төрхтэй дөрөв хоёрдугаар хэсэг гуравдугаар хэсэг. Тэгтээ та дөрөв бол надад юм хэлэх хэрэг байхгүй шүү дээ. Та дөрөв манай студид дээр дуулахад би дугаал байдаг шүү. яг дуулалтан дээр үү те. Баярын хөтөлбөрийн албан ёсны түнш Coca-Cola хүслийн шинжил 26 он сайхан жил гарч байна. Тэгээд одоо энэ хуучин он 2025 он гэдэг бол одоо бид бүхэнд аягүй том одоо дурсамж, туршлага, алдаа оноо тийм ээ, ололт амжилт, хайр, дурлал, шин хүүхэд, шин бүтээл, шин болгоныг авчирсан жил байсан. 25 он бол. Хүн болгоно. Шин тогтсон шин хайр дуу. Шин хүүхэд гэсэн бид. Ихэнхдээ чимээгүй даа. Гэвгүй нийтдээ X-Tus Би нийт монголчууд Би ч одоо шин дурлал шин хүүхэд гэж юу. Гэх гэдэг нэг юм гайхаад. энэ 25 монголчуудын хувьд гэж яахгүй юу? Ер нь би одоо бодлоо авлаа. Дахиад шинэ хүн нэмэн дүнэ. Бас тэр талаар авсан юм болов гэж бодлоо. бодоод байгаа юм болов гэж бодохгүй. Манайх ингэж. Манайх жоод юу хэлвэл Намайг явчих бай. намайг энэ айгу бэлэр ингэдэг. Энд явахаар оноо хотног чинь. Тэг хүн хил дээр инээгээд тэгээд. Би зүгээр ингэж бодож байгаа.
За ингээ сая бол их сайхан инээд нэргээ байлаа шүү дээ. Нарга гिच юу. Биш. Юу яг би бол тэг дотроо дүнж байгаа. Тавай нарийнтай юм амар сериус явчихсан. 2025 оны хувьд бол те одоо өнгөр хэдий ард үлдэж байгаа энэ 25 он ч гэсэн айгүй сайхан миний хувьд дурсамжтай нийт монголчуудын хувьд одоо олон сайхан зүйл болсон алдаатай оноотой зүйлүүд болсон юм жил болж өнгөрлөө. Тэгээ 26 онд бол тэгээд урлаг соёл, спорт, тэгээд улс төр нь бол шинжлэгдсэн ийм сайхан жил байхаа гэж би дотроо төсөөлж харж байгаа. Тэгэхээр одоо X2 production-ы хувьд бол 26 он гэдэг бол бас хариуцлагатай жил гэж харж байгаа. Яг гэвэл 1996 онд X2 production одоо Монгол Улсын ардын жүжигчин Чанхрын найдан дорж Бавиач жүжигчин одон чимэг Кавиач жүжигчин он нарын бүрэлдэхүүнтэйгээр энэ хамтлаг ингээ үүсгэн байгуулагдаж одоо байсан бол өнөөдөр одоо эх он энэ онд 30 жилийн хойно тохиож байгаа юм сайхан жилээр одоо бидний ажил эхэлж байгаад бол их сайхан бэлэг дэмбэрэлтэй их сайхан сэтгэл өндөр энэ оныг эхлүүлж байгаа. Тэгээ Аха. Би бас маш баяртай байна. Яг л 30 жилийн яриан дуусах байх чи. Саша үргэлжлүүлсэн юм. Чи сая нэг өгүүлбэрийг хэлүүлээгүй авсан байхгүй. Яг хамгийн концовка ярих өдөс. Гошуус тагмаасан. Химли өвдөд ахтай. Миний ярьсныг Тэгэхээр X2-ийн хувьд бол 26 он асрын ажлын жил байх болно гэж бодож байгаа. За хураа. Юу л цагаасаа ахаа ам нэстэй тайз мэдээ ярьчихгүй. За тэгээ 30 жилийн бас хамгийн эхний өдөр буюу одоо 1 сарын 1-нд үзэгчтэйгээ бас уулзж агаад маш их баяртай. Тэгээ та бүхэндээс 30 жилийн баярын мэндийг хүргэе. Нээрээ л өстө үнэхээр завгүй тийм гайхалтай жил бол 2026 он байх нэ. За тэгээ одны агчигээ бас үзэгчтэй гоё мэдчлэгээ төвшүүлнэ гэж хүсэж байна. За их чинь юу ярих вэ? Гол өгнүүдийг энэ хүн ярьчихлаа. Тий. Санал нэг байна. Санал нэг байна тий. Энэ ирж байгаа шинэ ном маань нийт монголчуудад маань одоо сайн сайхан бүхнийг авчирсан сайхан жил болох болтугай л гэж бодож байна тий. Тэгээ тэр өрөөлөөр бас сайн сайхан зүйлстэй манай ард түмэн их учрах байхаа л гэж бодож байгаа. Ер нь сайхныг хүссэн хүмүүс их байна. Тийм ээ. Тэгээд тэр хүсээд левел бэлдэг гэвэзтэй. Тэр утгаараа бас зөв зүйтэй олон сайхан үйл явдал Монгол оронд минь болох байхаа л гэж бодож байна. Одоо нөө бэлэг дэмбэрлэлээр л бодох юм да. Тийм ээ бэлэг дэмбэрлээ. За таны 2025 он ямар он байв? Та нөгөө продакшны ажлаас гадна бас багш сургам хүмүүжүүлэх их үүсэд одоо шамдаа ороод. Тий би ч одоо нөө төгсөх курстэй. Манай нэг мэтгэл одоо 4 жил болох гэж байна. Бааса анги маань энэ хавар төгснө. Тэгээ бас тэдэртэй зориулж нэг Японы зохиолчийн романыг жүжиг болгож бичсэн байгаа. Тэрийгээр дипломын ажлаа хамгаална гэж бодож байгаа. Тэгээ ер нь бас Монголын урлагийн сургуулиудад бас урд нь тавигдаж байгаагүй тэр нэг шин зохиол, шин жүжиг тавигдах байх гэж бодож байгаа. Хамгийн гол нь бас нэг ажилласан сурагчид оюутнуудтай их өгөөжтэй жүжигчүүнд маш их хэрэгтэй ажиллагаа орсон ийм жүжиг болох байхаа гэж бодож байгаа. Баярын хөтөлбөрийн албан ёсны түнш аз жаргалын амт Icemark. Одноог жингээрсэн чинь нөгөө гинт одноос ток шоу нүдэнд харагдчихлаа. Тэр чи одоо хэдэн жилийн өмнө хийжсэн бэлээ? Хамгийн анх манайхтай хийжсэн бэлээ? Тэр чи ер нь Монголын бараг ток шоунуудын хамгийн анхных нь. Чингүү найруулагч санал тавиад 2012 он баха. 12 оны 1 сар байна 2 сараас эхэлжсэн өвөл өс. Үгүй тэрнээс өмнө нандаа шоу гэдэг
байсан шүү. тий сайнаас нандас ток шоу. Гэхдээ нөгөө Одноо ихчийн тэр ток шоу чинь хүнийг ингээд нөгөө нэг зүр сэтгэлээс нь бүр ингэж уйлуулдаг нөгөө өглөөргөний яриаг нь яриулдаг гэдгээр онцлог байсан. Тэргүүрээ бараг анхдагч. Тийм нь бол тэрийгээрээ бол анхдагчаа ялцчихгүй. Ягаад гэвэл тавсрангой таарчаа надад хэлжээсэ чи сэтгүүл зүйдэх өөр хэлбэр оруулж ирлээ. Би ч нөгөө их шүмжлүүлсэн шүү дээ. Уйлдаг барьдаг. Сэтгүүлч юм шиг асуултаа асууж чадахгүй байна гэд. Тэгээ ер нь боливари гэсэн чинь найруулагч маань би таныг сэтгүүлч нараас өөр байлгах гэж л авсан. Миний бодсон, зорьсон хараа өөр юм одноо гэчээ. Яг миний бодсноор энэ нэвтрүүлгүүд явж байгаа. Би одоо та нэг дуустал нь ядаж нэг 20 хэдэн дугаар яваад өгөөч гэх. Тэгээ чингүү битэр чинь 24 дугаар явсан юм аа. Тэгээ 24 дугаар явсан шүү дээ. Тэгсэн айгүйх ажил болсон. Шөнө болгон ерөөсөө нэг дараагийн орох байгаа хүмүүсээс судлаад унтдаг уу? Ийм зузаан материал нэг хүн дээр материалуудыг бэлддэг. Яагаад гэвэл тэр үүднээсээ бас нэг би эрүүл мэндэд нь бас их сөргөөр нөлөөлнө тий. Давхар би бас таачаа гэж унтдаг уу? Тэгээ би тий одоо энийг сэтэлжүүлээд бай. Дахиад гараад магадгүй тий. Одоо энэ үе чи багшуулаад унтхаа байсан бас одоо тэр хүүхдүүдийнхээ төлөө тий. Би маш их хохирж байгаа. Гэхдээ тэр цаг үеийг алдаагүй мэдээж ингээд шантрах юм ч юм уу ингээд янз янзын асуудал гардаг ч гэсэн одоо ингээд харахад тэр айгүй гоё үнцэнтэй баг. Тэндээс одоо байхгүй хүмүүсийг тэндээс олж харж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ үнцийг бүтээж байгаа сайхан байгаа. Тийм учраас зохицуул нөрөө. Тэгээ нөө төрөө дудаг байсан л да. Тэгээ ялхмынтэй байсан болохоор бараа. Тэгээ сууныг чинь би ингэж хүүхдээ цаг зохицуулахгүй шийдгээд. Тэгээ ингэж ингээд өгүүлж мөхөөлөл ингээд тэнд тэгтэл чингүүнтэй нэвтрүүлэг хийгээд яваад. За надад айгүй хэцүү байд юм аа. Одоо бас багш болсон. Одоо тэгэхэд багшийн цалингийн жолоочд нөхчтэй шиг. Санхүүгийн хувьд ерөөсөө зүгээр л тэвдэг шиг. Ерөөсөө багш болоод зүгээр л энэ хүүхдүүдийн төлөө л ажиллаж байгаа гэж хэлж болох байхгүй. Нэг бодлоор цаад сэтгэл нь маш сайхан манай үнэ. Тий, үнэн. Бид хоёр өнөөдөр хоол суучлаа л та. Гэхдээ энэ асуудал байнга зөвхөгдөд гавчих байхгүй тий. За шууд ингээд асуугаа явчих тий. Тэг. За зүгээр үү? Эвэлээ зүгээр үү? За яриа. За юу ярина? За 2025 он таны хувьд хэрхэн яаж өнгөрөө бас үзэгчтэй гоё шинэ оны мэд төвшөөлье. За нийт одоо үзэгчтэй шинэ оны мэндийг өргөж байна. За 2025 он бол одоо сайхан он байлаа тий манай гэрээлийн хувьд. Амжилттай их болсон. Бас шин одоо салбар руу орсон. Тэндээс одоо суралцах одоо тий тэр боломж нээгдэх дараагийн одоо барьцаа ахиулах гэдэг шиг тий. Тиймэрхүү одоо ажлууд эхэлж байна. Ажил бол араасаа явж байна. Улсын ажил бас нэг хэсэг хийлээ. Одоо эргээд бас улсын ажил өгсөн уран бүтээлдээ орно. Тэгээ уран бүтээлдээ ороод дээрээс нь сувын ажлуудаа явуулна. Нэг сайхан үг гэдэг шүү дээ. Заяа санаанд тогтсон зүйл заяан тогтноо гэж тий. Тийм болохоор ирж байгаа энэ 2026 он бас монголчуудын хувьд эдийн засаг нь бас өсөлттэй. Тэгээд хүн болгон маш ашиг орлоготой. Хүүхдүүд нь эрүүл саруул тий. Сайхан он байгаасаа л гэж одоо ерөөж байна да тий. Гал морин жил орж ирж байгаа шүү дээ. Морин жил гэдэг чинь тэгэл монголчуудын хувьд дандаа өсөлттэй бас гоё эргэлт, гоё шинжилэл хийсэн он жилүүд байдаг шүү дээ түүхэндээ. Тийм учраас бас энэ морин жил бас монголчуудад бас илүү бас сайхан зүйлүүдийг авчирсан жил болох болтгоо л гэж бодож байна да. Би нөгөө сүүлийн үед нэг юм зурхаа сонирхоод байгаа байхгүй юу? Тэгээд тоон зурхаа тэгсэн чинь 2025 гэхээр нийлбэр нь 9 тонн юм байна л да. Тэгээд ер нь бол яг энэ 9 тонн дээр давцсан жил болохоор хүнд чадах баг юмч зовлон ингээд өгч ийн гинэ. Ер нь бол ингээд үүрх ёстой юм байна 25. Тэнгүүд 26 гэдэг нь бүгдээрээ нийлбэр нь 1 гэсэн тоо юм байна л да. Тэнгүүд 1 гэдэг тоо бол бүх юмны шинэ эхлэл байдаг учраас 26 он бол ерөөсө хүн бүхний хувьд ямар нэгэн байдлаар цоошин зүйлийг эхлүүлнэ гэсэн миний зурхаан дээр. Гэтэ энэ хүн болгонд хамааралтай тий. Тэгэхээр 26 он бол яалчгүй бүх юмны гоё цоошин тийм эхлэл байх хүн бүхний хувьд гэсэн. Баярын хөтөлбөрийн албан ёсны түнш Coca-Cola хүслийн шинжил. Баярын хөтөлбөрийн албан ёсны түнш аз жаргалын амт Icemark. Дэмжигч 7 хоногийн гайхалтай өөрчлөлт F
Долооди. Солонгосын алдарт гой сайхны брэнд. Жаргалтай ээжийн нууцчаар Аляска. Always Coca-Cola. Venus Brand. Always Coca-Cola. Хүүхдэд шин төрөл хөдөлгөөнд гарлаа. Пансагант премиум брэнд. Always Coca-Cola. Venus Brand. Баярын хөтөлбөрийн албан ёсны түнш Coca-Cola. Хүслийн шинжил. Баярын хөтөлбөрийн албан ёсны түнш аз жаргалын амт Ice Mark. Дэмжигч Солонгосын тэргүүлэгч цай та Nonvon Brand. Албан ёсны дистрибьютор Чамин Маргад компани. Шинзагийн хувьдас 2025 онд хувийн бизнес эхлүүлсэн бас гоё жил байсан баг Тий, тий. дүүтэйгээ хамт нэг хоолны газар нээсэн. Тэгээ тэрийгээ бас өргөжүүлээд 2-3 салбартаа болоод тэгээ явж байгаа. 2025 онд ч одоо зөндөөл үйл явдлууд боллоо. Бас амжилттай үйл явдлууд боллоо. Барцтай бас гаргасан тий. 25 оны барцтай одоо бол 26 онд би хаална. Тий. Сая 25 он чи сая 10 сард хөлөө оглоо ийдсэн шүү дээ. Нөө эко за нэрийг хэлээд яах вэ нөө захилгаан дугуй уунж авч байгаад онцлоо шүү дээ. Захилгаан дугуй гэж юм. тий яг эко Эко дугуй яагаад юм захилгаан. Ногоо. Бензин гардаггүй ногоо биш. Бензин гардаггүй биш. Бензин хэрэглэдэггүй. Яг ингэ Тийч хайстаа аюултай. Хурдын уртлын зам биш үү? Хурдын уртлын зам. За хурдыг хийлээд яах вэ? за хурдын нэрийг хэлээ. Мали дээр шүү дээ. За ийм замаар ингэ явахгүй юу? Зам гарах гад. Чи одоо ундаг дугуйч нэг ийм боржуур мó, иймхэн боржуур шүү дээ, иймхэн. Ингээл даваад гарчдаг үстэй. Тэр боржуурын буруу биш. Чин үгээр даваад гарчих юм болоо гэж пак гэж онголцдог байхгүй юу? Тэгээ гайхаад үгүй ямар сон ингэ босоод ирсэн чинь хөл их сонирн болт. Тэг ингэ харсан чинь хөл иргэцэн болж. Иргэчээд Тэр хүний хөл бүр иргэчтэй юм байли энэгээр ингэ нааш ингэ тах гэж. иргэчээд дач 3-4 алсан гэсэн. Явж байгаа. Гинтарсан. Тэгээ шагаагаа харсан чи дөрөв. Хөдөлгөө. Тэгээ гайхаад ингэ харсан чинь тэндээс нэг далжсэн дөрөв юм ирж байна яг. За энэ яг бичлэг хийн гэж. Бичлэг. Хотоо хэтрүүлээд. Нэрээ тоглоо би юу хэтрүүлж идэв. Маа гэж барьж байгаад буцаад машгацсан чинь лах гэж орчихсон. Түг гэж. Тэгээд ч юу ч болоогүй юм шиг нөгөө хийж ирж байгаа юм шиг. Хөөхөн октод байсан. Октод байсан юм уу? Октод. Яг л дээ. Үгүй тэгээ бичлэг хийж юм бол тийм биз дээ. Тэгээд бөө юм болно шүү дээ. Тэгээ гинтл дээр очсон чи харин хоёр яс суурцсан байна гэдэг. Гэтэ чи тэр октод хайж байгаад 2-3 алхсан гэвэц. Юу ч болоогүй. Хөдний иргэчээд мэдгүй алхацсан. Хамгийн гол юу ч удаа Энэ дугуйч бас жоохон альтомын шүү. Тэгээ алхаж нэг гитарс гэсэн. Ямар ч 2006 онд алах юм. Одоо 2026 онд алах юм байна. Алах юм байна. X-Toys Production-ийн хувьд 26 онд нэлээд олон ажлыг төлөвлөсөн баг. Тэр талаараа жоох ярьж нууц биш бол. Тэгээ би ер нь яг юу орох вэ? Яг миний ажлыг хэлчих. Ер нь бол одоо энэ яруу арттай өдөш гэж гоё шинэ жилийн одоо тусгай дугаар. Тэгээд яг шинэ он гарч байгаа энэ цаг бичээд бүх үзэж байгаа үзэгчдэд баярлалаа. Яруу арт гэдэг production UBS телевизтэй X-Toys салшгүй холбоотой бид бүхэн хамтын ажиллагаатай олон ч одоо сайхан нэвтрүүлгүүдийг хийсэн. Сүүлийн үед бас өвлийн нэмсэглэлээ одоо хийгээч гэсэн саналыг одоо олон хүн тавьсан.
өвлийн нэмсэл ихлээр UBS X2 2 харагддаг тий. Одоо сүүлийн уран бүтээлүүд тоглолтууд дээр бол Яруу Арт Production-тай бол X2 Production бол маш олон сайхан одоо ажлуудыг хийж байгаа. Тэгээ X2 Production 2026 онд түрүүн Аглуу ах маань хэлсэн 30 жилийн олон одоо ажлуудыг төлөвлөж байгаа. Гэхдээ олон гэж ярихад бас цаг хугацааны асуудал, хүн одоо хүчний асуудал, бид бүхний одоо зохиол жүжиг одоо тэр бүгдээс шалтгаалж бас аль нь хийгдэхгүй гэдэг бол цаг хугацааны асуудал болж байна. Зөвхөн биднээс шалтгаалахгүй олон зүйлүүд хүчин нөлөө байна. Одоо орчин үед бол юм хөгжсөн, бас маш их юутай болсон, шалгуур өндөртэй болсон. Дээрээс нь одоо энэ зохиогчийн эрх гэдэг бол маш их яригддаг болсон. Тэгэхээр энэ бүгд дээр одоо өөрсдөө уран бүтээл хийхин тулд маш их цаг зав бидэрт хэрэгтэй болсон. Гэтэл одоо энд чинь сууж байгаа энэ одоо X-Studio-ийн бид долуулаад баг компанитай байна шүү дээ. Долуулаа өөрсдийн гэсэн X-Studio-с тусдаа бас уран бүтээлийн одоо энэ гараагаа эхэлсэн юм хүмүүс. Аглуу Entertainment гэж байна. Манай хоёр маань Хэрмэл Crew гэж байна. Одоо энэ Захирал Баясаан энд сууж байна. За манай бэлэг тэмбэрэлчин бол одоо бас л өөрөө олон сайхан одоо компаниг ажлуудыг эхлүүлсэн юм байна. Чинзаман сая одоо ресторан ажлуулж ингэж одноо маань одоо ингээд багшаалаад явсан би гэрийн үйлчлэгч шиг ингээд байж хотлоо. Ингэхлээр одсон юмнууд их байна. Хамгийн том ажил гэх юм бол одоо ярьж болох байх гэж бодож байна. Хийх ёстой юм чинь би бас ярина гэж боддгийг. Хийчихээсэ гэж боддог ажлуудын нэг X-Studio-ийн 30 жилийн хойгоор Сэргээш 4 гэдэг одоо том бүтээлийг л одоо хийхийг маш их зорж байгаа. Тэгээд тэр маань одоо бүтээсэ гэж одоо яг энд байж байгааг ард түмнийхээ өмнө одоо X-Studio-ийг үүсгэн байгуулагч болоод эрхэм гавьяатуудаа бас дахин одоо хамтдаа Сэргээш 4-ийг бүтээцгээе гэж уриалмаар байна. Санал хөргүүлж байна гэдэг. За үүнийг хийцгээе. Гэтэ яг нөгөө ийм байт юм байлаа. Үзэгчд яг одоо жишээ нь өвлийн нэрсгэл Сэргээш дээр одоо зүрх сэтгэлд нь хоногчсон шүү дээ. Одоо миний хувьд бол хамгийн хайртай гоё үздэг юмнууд нэг байхгүй юу. Тэгэхээр бид нар бүгдээрээ тусдаа юм байлаач гэлээ. Одоо та бүгд чинь ард түмнийхээ өмнө хүлээсэн үүрэг гэдэг шиг юмнуудаа хийхгүй болохгүй шүү. Амар олон хүмүүс хүлээж идэв лээ. Надаас одоо X-Studio Production-тай хамтардаг гэдэг тэр чинь одоо барааторыг цуг мөг дуулдаг гэхээр одоо сүүлийн үед би бас альбан бус менежер шиг болсон шүү дээ. Над руу байнга бараагаа ингэдэг чи бараагаа тэгээд ч гэх. Тэг одоо зөвхөн та хүүхдтэй ингээд нэг хөсөлт маягийн тахад энэ нэвтрүүлгүүдийг хамгийн хүлээж байгаа шүү ард юм уу? Баярлалаа. Тэгэхээр ер нь бол Сэргээш 4 дээр бол миний найзын хийх ажил маш их байгаа гэсэн. Яруу Арт Production-тайгаа бас хамтарч хийнэ. Бас зөвхөн Яруу Арт гэлтгөө Монголын rock pop одоо хөгжмийн зохиолч продюсеруудтай бас бид зөвхөн энэ ажлыг бас дэмжиж өгөх үүднээс одоо уулзалт зөндөл юм хийх байхаа энэ маш том бүтээл болох учраас тэгээ ийм том ажилтай л байна да. Эхний ээлжинд бид нар нэрээ бас нэг манай гурван гавьяат маань бид бүхнийг дуудаад Сэргээш 4-ийн эхний уншилтыг бол хийцэн байгаа. Тэр бол биднэрт таалагдсан байгаа шүү. Баярлалаа. Эдгээр ихнийхэр баталсан байгаа. Одоо юу? Ямар даалгавар өгсөн байгаа вэ? Цаашаа хөгжүүлээ л гэж. Өшөөсөө ажилмаар гэж хэлсэн. Одноо гэж гурвыгаа өшөөсөө хөгжүүлж байгаа тэгээд дахиад дуудаараа. Ингээд холбогдохгүй юу гэж. Баярын хөтөлбөрийн албан ёсны түнш аз жаргалын амт Ice Mark. Бид дараа ирэхэд сая өнгөрсөн намар жүжиг нэг бас нэг айтайхан драмын жүжиг тоглолчтой юм уу гэд. Тэгээд нэг уулан зохиолч тэдний баг бүрэлдэхүүнтэй учир зүгөө олцоо явьжсэн чинь гинтгэн болоод бид бүхний ажил баларлаа. Тэгээд авсан цагтаа жүжигээ тоглож чадхаа байгаад. Тэгэхээр нь ер нь бас өөрсдөө бичээд үздэг ч юм билүү гэж бодоод нэг жүжиг эхлээд бичээд нэг л бас жоохон тийм эргэлзээтэй байгаад харин энэ хэдийг дуудахгүй юу? За бас нэг эхлүүлчихэд нэг юм байна. Гэхдээ энэ бол болоогүй. Зөндөө засвар бол байгаа. Тэгээ уншсан чи энэ хэд чинь хоёр хуваагдаад. Зарим нь уйлж дуулаад ёстой болох юм байна гэж, зарим нь арай л биш байна гэд. Ингээд хуваагдсан чи бид нар бас эргэлзчихгүй юу? Ингээ хоёр талдаа гараад тэгээ нөгөө угаасаа 50-50-аар эргэлзэж байгаа учраас ийм юм дээрээс тэгвэл татгалцчихъя. Заавал энийг юм болох гэж яах гэж бодоод татгалцсан. Тэгээ одоо тэрэндээ эдгээр сурчлаа. Ингээд амтшаад одоо тэгээд бид гурав ирээл нэг иймэрхүү байвал яах вэ гэхээр эдгээр чи ингэж сууж байгаа л
Яах вэ? Одоо сүйдээ ингээ эдрийгээ дуудаад бид гурав чи ичирээд юу гэж хэлэх болоо. Одоо эдгээр яах болоо гаагаад. Одоо тэгээ юу ч юусэн дисэн шүү. Эдрийг орж ирээ суугаад эдгээр чинь кофе оржгүйгээд зохиолоо батлуулчих гэдэг. Сэргэж дөрөв тэгэнгүүт бид нарт хөөргөн таалагдж байна гэдэг. Кофегоо унгаа. Ийм л хөгжүүлэх хэрэгтэй байна гэсэн. Ийм л юм байлээ л дээ. Яагаад ингээд агдах одоо гурван манай гавьят маань ингээд зохиол дээр суугаад байна гэхээр маш олон манай гурван маань маш олон зохиолч нартай хандсан юм байлээ. Энийг тий ингэж үчиж болох. Тэгэхээр яг нөгөө нэг сэргээж 1 2 3 гэд явцсан. Эний чи яг нөгөө нэг энэ дотор нь байгаа жүжигчт нь бөгөөд яг дотор нь байгаа усуд яг нөгөө тэр нөгөө комеди одоо бүх юм нөгөө нэг яг үзэгчдэд мэдэрч одоо ойлгох гээд зүгээр нэг одоо энгийн зохиолч гаднаас орж ирээд бичгэд бас их төвөгтэй тий бас инээдми юм гэдэг чинь бас их драматай шүү дээ. Тэгээд явж яг манай гурвын бодсон зохиол бол бид нарт таалагдж байгаа байхгүй. Нөгөө зохиолч нар одоо нэг санаа бодлоо хуваалцж байгаа хүмүүсийн юм болохоор ерөөсөө бас нэг арай нэг өөр болоо тий. Яг л өөрсдөө хийжсэн юм гэдэг өөрсдөө л утгшуулах хэвээр байдаг. Тэгээд дээр яг уучлаа. Бас л бид нар санал асуулга авсан л да. Бас олон оюутнуудаар бөглөөлээд ер нь бас хийцийнхээ хувьд ч юм уу одоо стил хэлбэрийн хувьд ямар ойл зүгээр вэ гэдэг ингээд асуусан чи ер нь хуучин хийцээрээ хийвэл одоо бидэрт их одоо хэрэгтэй байна. Тэгээ манай нэг их ухаалаг нэг эрдэмтэн багш байдаг юм. Тэр маань та нар яагаад брэндээ өөрчлөн гэж. Энд чи брэнд учраас та нар энийг яг тэр хийцээрээ хийж иж юугаа хадгалах ёстой. Тэгээ тэр үг нь бас их нөлөөлөд бид бүхэн ер нь бол бас за ерөнхийд тэр хавцаа зөвлөх ёстой юм байна да гэд бодчоо. Тэгэд яг олон бас л үеуд ордог. Гэхдээ нэг эхний нэг 2 үеийг л эдэртээ нэг иймэрхүү байвал гэж эдэрт хэлж ярьж өгсөн. Тэгээ ямар ч байсан одоогоор тэр маань нэг 10 гэж бодвол нэг 7 оноотой л явах шиг байна. Тэгээ яалч хэцүү л дээ нөгөө олон жил энэ олон хүмүүсийн хайр хүндлийг хүлээсэн. Тэгээд уран бүтээлч хүн чинь мэдээж ингээд хийж уран бүтээл болгоно нэг нэгээр нэмэгдэж явахгүй л тэндээс унуул хэцүү. Тэгээд одоо тэр зам манай хоёр ах хичээ маань хувьд те одоо илүү гоё юм бүтээхэд л илүү үнцэнтэй бүтээхэд л маш том дараастай байдаг учраас бас жоо хэцүү байдаг байх. Тэгээд манай үзэгчдүүд бол үзэж байгаа учраас айгүй амархан санагддаг шүү дээ. Ингээд амархан гэдэг тий. Шүүмжлэг бол амархан шүү дээ. Тэр талаас нь дүүн ойлгож хүлээж байгаа. Гэхдээ өстой хамгийн их би хүлээж байгаа шүү. Тэгээ одоо бүгд хүлээж байгаа. Бүх үзэгчд. Түрүү манай бараа маань хэллээ, манай жүжигчид ярьлаа. Одоо Яруу арт продакшнтайгаа бол хамтарсан одоо за манай бараа сааса хоёр бол одоо бас олон сайхан дуу бас сэргээж, зохиож янз хэлбэрээр, янз бүрийн хэлбэрээр. Тэгээ Яруу арт продакшнтайгаа уулзаж хамтарснаас хойш манай бүтээлүүдийг бусад X хошин урлагийн продакшнууд манай тоглолтыг үзээд 24 оны шоу тайм тоглолтыг үзээд тэндээс бүгд санаа авч за хошин урлагаа эргэж тоглоё гэдэг. Бид нар бас бусдыгаа өдөөгч тийм. Бид нар бас өдөөгч нь байж чадсан. Тэгээд бүгд одоо Яруу артаар орж дамжиж X түүцийг танах хийсэн юм билүү. Тэгээ манай саасаа өөрөө түмэнтэйгээ их сайхан уран бүтээлч хүн гэдэг бол тийм сайхан. Тийм учраас бид нар бас албан ёсоор одоо сэргээж тэр бол одоо дүүтэйгээ бас хамтран олон төрлийн бараа хэлсэн олон уран бүтээлчтэй. Ер нь бол ингэдэм байлээ л дээ. Сэргээж дөрөв ингээл одногчтой хэлжсэн. Оюутнуудаа бас санал асуулга ингээд яваад үтсэн. Яа ингээл би ч бас олон ингээл өөрийнхөө тойрны хүрээл найзууд нөхдүүд бас нэг ингээд харилцдаг асуудаг ингээд. За тэрийг үзнэ. Тэгэл ингээр зүгээр яг бидний хүсэл бол бүх насны хүмүүс зориулсан нэг юм гоё нэг амар happy үзээд гарсан ингээд нэг урсдаг шатаар одоо Шангрилагаас юм уу гэгээд одоо энэ зайсан хилээс уруудж явахдаа нэг тийм happy байж тэ магадгүй нэг хүнийг нэг 4-5 дахин удаа үзүүлэх хэмжээнд гэж бодож байгаа. Тэгээд ямар ч байсан манай эдэд бол би хамгийн анхны энэ эдийг ангихэд за бид гурвал хийх юм байна да зохиолоо. За ингээд өөрсдөө тэрүүгээр нь одоо 20-30 жил өвчлөсөн учраас тэгээ өөрсдөө бичгээр ер нь зорьсон.
Тэгээ өөрөөсөө хийгээд хоёр дахь ихний хоёр та энэ нийтдээ үзүүлээ. Тэгээд одоо энэ 26 оны босгон дээр гэхдээ энэ ажил бол аль эрдэнэс яригдсан ажил. Бид нар бүр намраас одоо график гаргаад эх оныхоо гэдэг шиг ингээд тэгээ шинэ ондоо та бүхэндээ бас энэ уран бүтээлийнхаа бас энэ төлөвлөгөө графикийг ярьж байгаа нь үнэхээр гоё байна. Тэгээ магадгүй дараа жилийн одоо киногоо нэхгээ суухтаа бас магадгүй яруу артаараа нэг тэгээд сууж ээж билээ. Тэр биелэх болтугай. Биелэх болтугай. Одоо биелэн штэ юу гэж биелэх болтугай байх юм. Дэмжигч 7 хоногийн гайхалтай өөрчлөлт F7D Солонгосын алдарт гоо сайхны брэнд. Хүмүүс нөгөө ингэдэг чинь дуу сонсоод нэг дурсамж хадгалсан гэж ярьдаг шүү дээ. Миний хүүхэд нас бол яг сэргээж 1 2 3 өвлийн нэмсэглэлтэй бүр ингээд үнэхээр холбогддог байхгүй. Дээрээс нь манай аав чинь аглуу байхдаа царайгаар айгүй төстэй. Тэгээд ерөөсөө аглуу дэлсэн гараад ирэх юм бол манайх ингээ гэр бүлээр ингээ инээдэн болдог байхгүй. Тэгэхээр ер нь бол яг миний хүүхэд настай бол яалтчгүй бүр барагийн шилээ ингэдэг штэ. Ингэдэг. Тэрийг үзээд одоо яаж ингэ цуг дуулаад найзуулаа юм шиг гэдэг юм мэддэг. Тийм шүү дээ. Одоо ингэ амьдрал баялаг шүү дээ. Сууж гэдэг. Амьдрал баялаг шүү. За манай Баясаа зоргогийн хувьд бол энэ 2025 он бол үнэхээр бас супер жил байлаа. Монголын кино урлагийг бас Солонгосын тэр том зах зээл рүү Монголын кино урлагийг таниулж, Монголын кино урлагийн салбарт бүр ингээд шин төвшөнд гаргаж чадсан. Та хоёртой халуун баярыг үргэе. Ерөөсөө баяр үргэж чадахгүй ингээд сошиал бичиж яваад байсан. Ерөөсөө ингээд надад бас тгий санагддаг шүү. Энэ нөгөө Солонгосын тийм том киноны зах зээлд та хоёр ороод ингээд божигнуулаа гараад ирсэн. Ер нь бол бас л энэ том уралдаа нөгөө physical age гэдэг шиг том юм. Тэгээ хамгийн гол манай хоёр ч чимээгүй өөрхий ажиллаа. Ингээл тэгэл дугаал хийн чи. Явж идэг юм хүмүүс шүү гэдгийг. Гэхдээ гэхдээ яг ингээд кино нээлт болж явах үед бас монголчууд аягүй гоё дэмжиж сошиалараас нийлээ идэвхтэй байсан шүү дээ. Тэгээ та таваараа бол үнэхээр бахархдаг шүү. 3 сард Монголдо нээдсэн байна. Тэгээ монгол жүжигчтэйгээ авчираа. Бид нар зураг авалтаа 100% Солонгост хийсэн шүү дээ. Тэгээд Монголд 3 сард нээгээл тэгэл ер нь амжилтаа сайхан байсан. Тэр чинь одоо Монголын хувьд бидний хувьд одоо хамгийн бас өндөр үзэлттэй киногоо хийлээ. Бүх цаг үеийн 10 руу орж ирлээ. 9 рүү орж ирсэн. Тэгээд байж байгаа 7 сард 6 сарын сүүлээр те Солонгост нээсэн. Тэгээд Солонгосын Lotte Cinema, Mega Box одоо бүх театруудаар нь албан ёсоор Монгол кино яг бүр нөгөө албан ёсоор датанд нь бүртгэгдэж те тэгэж гарсан одоо тийм сайхан жил байлаа. Хамгийн гоё нэг Монгол кино тий. Албан ёсоор датанд бүртгэх юм лээ. Ер нь яг нөгөө киночд ер нь бол ингээ нээдэгтэй. Гэхдээ манай эдийн Инда Хаус 3 ч нь бол бүр яг албан ёсоор бүр Lotte World-ийн кино театрт гарч ирэх хэрэг чи өөр айгүй мундаг байна. Гоё юм байл л дээ тэр чинь. Тийм том амжилтыг ингээд гаргасан юм айгүй дараахан байгаа. Дараахан. Юу юм бэ? Ингээд нөгөө нэг юу ч юу л нөгөө номын самтаа чинь Коёксийн дээр манай нээлт ялсан шүү дээ яг. Тий. Тэгэл энэ чинь номын самт нээж. Тэр чигээ итгэдэггүй мөлий хүн ингээл тий. Бид нар ч одоо энд нээж штэ гэдэг. Тэгэхэд чинь сайхан юм байлаа. Гоё мэдрэмж байлаа. Би чи хөгжмөө гэдэг энэ дэд чи Солонгост очиж нээх нараас нь зүгээр штэ. Сүүг өргөл тий штэ. Саасаа ах манай энэ давс 3 киноны хөгжмийн зохиолч байгаа. Тэгэлгүй яах вэ? Саасаа давай. Тэр нөгөө тэр бол мэдээж дууных нь ирэх мэрхийг авсан нөгөө заяа. Мими юу? Мимиг манай саасаас таг мэдсэн тий. Яг нөгөө Солонгосын нэг ардын том байна гэдэг караоке дуулдаг шиг саасаа тийм даалгавар өгсөн байхгүй юу? Тий. За яг Солонгосын караоке стил рүү оруулаад өгөө гэдэг бүр тэгсэн бас. Яг тий. Яг тэгэл би чи гашилсан шүү дээ. Тэр ихтэй гоё болсон тий. Зарим улсууд чи тэгээ тэр чи ийм өнч Солонгост уу байсан юм биш тэгээд андуураад үнэ. Үгүй яг энэ саасагийн бүтээл. Тэгээд хин ч яасан бас эвлэггийн туулцын тагтаа тий. Батуултахаас зөвшөөрөл авсан байсан тий. Манай Батуулт ч мундаг шүү. Баясаагийн тэр бүжиг нь Баясаагийн тэглэгээ юу? Яг Баясаагийн өсөлгөөрөө яваад байгаа шүү дээ. Ингэж ямар нэгэн одоо ингээд олон улсад киногаа бүртгүүлээ гаргуулна гэдэг маань нөгөө нэг би хамгийн гой баярлсан юм нөө дараагийн уран бүтээлчдэд амир маш том дата болж үүсгэж юм байлээ. Одоо жишээ нь ингээд Google дээр ингээд Монголд ингээд нөгөө Солонгост албан ёсоор нэржсэн кино ч юм уу. Эсвэл бол ингээд одоо монголчуудын киногоо Солонгосын одоо CGV Lotte-д нэхэд урд нь ямар монгол кино гарч ирсэн гингүүд Инда Хаус 3 гэдэг кино гарч ирсэн юм байна. Иймэрхүү хэмжээний хүмүүс үзчихсэн юм байна.
Тэ эн чинь нөгөө нэг монголчууд маань очоо гарахтаа тэр нөгөө ингээд зөвхөн монголчуудаа зөвлөө гаргачлаа тэр нөгөө датанд нь орж өгдөгөө. Тэгээд нөгөө нэг бидний холроо сая нөгөө ингээд гаргасан учраас одоо ингээд монголчууд очиход монгол киногоо гарч ирсэн юм байна. Солонгос монголч хүмүүс их үзсэн юм байна шүү. Бас эн чинь бас ингээд тэрэндээ гоё юм дараагийн кино нээж байгаа хүмүүсд та нар түүхийг эхлэлийн тавьсан юм шүү дээ. Тэгсэн. Одоо та хэдийн киноны араас нэг 24 онд ингээ кино хийгдэж байгаа гэдэг нэг жүжигчтэй танилцуулаад ингээ явж байсан шүү дээ. Тэрний араас ер нь Солонгос жүжигчтэй таваас нь бас нэлээд хит хитэн киног гарчлаа шүү дээ. Тэгэхээр бас айгүй гоё гүр болж өгч байгаа байхгүй. Монгол Солонгос тэр Солонгосын нөгөө яг кинон дэр үздэг гэсэн жүжигчтэй ингээ энэ даавсаас ингээ харангууд ёо. Энэ хэд маань одоо энэ Хэрмэл Крүү гэдэг компанитай тэгээ компанийнхаа бас нэгэн захирал нь байгаад бичиг баримтан дээр гарын үсэг зурхгүй болохгүй гэд хэнийгээ захирлаар тавих уу гэсэн чинь баясааг тавьсан юм байна. Баясаа ч тухайн үед захирал болчихлоо гэсэн чинь хамгийн их ажлын зүгээр баясаа л хийдэг тийм. Баясаа өөр хариуцлага гэрээ байгуулах, татвар дээр очих тийм. Боён юмшаас татврын загнуул мөнгө өгөөчтэй та нар театрынхантай харьцаа. Мөнгө уугаараа тав ууцдаг. Мөнгө уугаараа яг тав ууцдаг. За баярлалаа. Тэжлэг багт манайх кола юм уу тэгээд. Би нэг юм түрүү хэлгээд энэ завшааныг ашиглаад бас зоргоо баясаада баг бүрэлдэхүүнд бас баяр хүргэе те. Одоо маш гоё түүхийг бүтээсэн хэрнээ их гоё дараахан байгаа юм шүү дээ те. Би яагаад гэж хэлж ярих вэхээр бид нар ч одоо ингээл ажилласаа гараад өөр одоо нэг харилцаанд ороод маш олон хүмүүстэй харьцдаг шүү дээ. Бизнесмен одоо юу гэдэг улс төр одоо малчин одоо юу гэдэг бүгд л хүмүүстэй хамтарч ажилладаг. Тэгэхэд одоо манай энэ томчууд те манай энэ гавьяатууд 3 гавьяат бараах манай энэ агч нар биднийг ямар гоё хүмүүжүүлсэн юм бэ те ямар гоё школоор оруулсан юм бэ гэдгийг тэр хүмүүстэй харилцах болгонд яг мэдрэгддэг байхгүй. Одоо ингээд сүүлийн үеийн одоо бүх артистууд бол биш. Ганцхан артистууд одоо хөдөө наадам заадам янз бүрийн ажил авч явах ч юм уу те хамтарч ажилладаг айгүй төвхт. Очсон буудлаа голдогч байд юм уу одоо юу гэдгийг характерын хувьд тийм нэг характерны ч байд юм уу те. Тэгэхэд бол X дүүцээр яг хүмүүжсэн залуучууд бол айгүй тийм дараахан гоё төлөвч тэ төвшин айгүй гоё хүмүүжүүлсэн одоо бас манай энэ их жах нарын бас юу шүү. Та нартай бас баярлж явдаг шүү гэж хэлмээр байна. Тэнд явж байгаад би ингээл одоо хамтлагийн агч нарыг шаарддаг угаасаа бидэрт хамгийн гоё суулгаж өгсөн. Одоо нөгөө авиасаас гадна бас нөгөө нэг хувь хүний зам төлөвд хамгийн гоё суулгаж өгсөн хариуцлага гэдэг юмыг асар ихээр одоо X дүүцээс гарч байгаа уран бүтээлчид X дүүцэд байгаа залуучууд бол хариуцлагын хувьд бол стандар ялгагддаг шүү. Сахилга бас өндөртэй. Манай студ дээр ч гэсэн тийм шүү дээ. Ингээл яг та хэдтэй уран бүтээл хийхээр айгүй гоё энгийн яг ингээд нэг юм тусгаар юм байхгүй, хол юм байхгүй, яг юм дотны хүмүүс байгаа юм шиг айгүй амар байдсан шүү дээ. Тэгээ би тэндээс бас нэг юм дүгнэлт өгчээсэн. X дүүцэн хүн л шүү дээ. Мундаг залуучууд байна да. Тэгээд дараалахтай. Манай ах эгч нар бол гоё хүмүүжүүлсэн байна да л гэж боддоо шүү. За баяр хүргэе. Тас өөрсдөө сайн. Йоо, янз 26 оны анхны магталтай. Магтуулалтай. Нэг сарын нэгний өрөөнд Өөрсдөө магтана шүү. Дээрээс нь манай баясаа маань бас одоо шинээр дахин өөрийгөө ребрэнд гэдэг шиг те. Шинээр одоо төрж байгаа. яасан бэлээ. Манай баясаа маань хүн мэдтгүй. одоо бодвилтингийн За баясаа харъя. орохоор энэ жил бас төлөвлөж байгаа хаа гэж бид болвол дотроо бодож байгаа. Тэгээ баясаагийн би харуулах. Би за харъя. Үгүй тэмцээн уралдаан биш ээ зүгээр. Энд чинь бас нөгөө нэг уран бүтээлчин болохоор бас нэг те би хаагаа зэгцтэй авч явах үднээс нэг хэдэн сар үгүй явлаа хөө. Тэгээд чиний хувьд бол одоо за ер нь гэр бүлээ зэгцэлчлээ. Уран бүтээл ер нь зэгцэлчлээ. Нэг л ер нь өөрөө өөрийгөө зэгцэлтэй доо. Зөв манай баясаа зөв ер нь бол одоо манай залууч Гоё би ч орж ирсэн. бүгд яваад. Бодиг тэмцээнд орж ирсэн чемпион. Тийш дээ. Зөргөө юу? Далтаа уншуу би ч Оо бас. тийм Тийш үү? дээ. Орсон. 25-ээр туржлаа. Турах болсон. Англид англи шүү дээ. Турах англи. Тий 25-ээр туржсэн. Тэгээ одоо яг талын нэмчгээл байж байна. Турснаа 22. 12 нэмсэн. Баярын хөтөлбөрийн албан ёсны түнш Coca-Cola хүслийн шинжил. Баярын хөтөлбөрийн албан ёсны түнш аз жаргалын амт Ice Mark. Дэмжигч
7 хоногийн гайхалтай өөрчлөлт. F7D. Солонгосын алдарт гоо сайхны брэнд. Жаргалтай ээжийн нууцчаар Аляска. Always Coca-Cola. Venus brand. Always Coca-Cola. Хүүхдэд шин төрөл хөдөлгөөнд гарлаа. Пансагант премиум брэнд. Өдөр тутмын арьс арчилгааны ухаалаг шийдэл F7D. Fabulous 7 Days. Бүгд найрамдах Солонгос улсын гоо сайхны бүхэл стандарт шаардлагыг хангасан өдөр бүр хэрэглэхэд тохирсон арьс арчилгааны брэнд. Арьсыг зөөлөн цэвэрлэж, чийгшүүлж, тайвшруулан, гэрэлтүүлэх үйлдэлийг нэг дор хослуулсан Daily Care болон арчилгааны бүтээгдэхүүн. Propolis, витамин ургамлын ханд, гиалуроны хүчил зэрэг арьсанд ээлтэй, тэнцвэртэй найрлагатай. Өдөр тутмын энгийн арчилгаагаар дамжуулан 7 хоногт арьсанд мэдэгдэхүй зөөрчлөлтийг бий болгох шийдэл. Ажил амьдралын хурдтай хэмнэлт тохирсон хэрэглэхэд хялбар авсаархан савлгаа дизайн. F7D 7 хоногийн гайхалтай өөрчлөлт. Always Coca-Cola. Venus brand. Баярын хөтөлбөрийн албан ёсны түнш Coca-Cola. Хүслийн шинжил. Баярын хөтөлбөрийн албан ёсны түнш аз жаргалын амт Icemark. Дэмжигч Солонгосын тэргүүлэгч цай та Нунвон брэнд. Албан ёсны дистрибьютор Чамин маргад компани. За тэгээд нөө шинэ жилийн тусгай дугаар учраас баярын өдөр бас 1 сарын 1-нд хүрж байгаа учраас гоё хөгжөөний тоглоомуудыг бэлдсэн. Тэгээ хамгийн ихний хөгжөөний тоглоом бол айгүй амархан хөрхөн бөмбөлөг байгаа. Бөмбөлгөн дээр даалгавар байгаа. Тэр даалгаврын дагуу та бүхэн манд биелүүлэх учиртай. Бүгдээрээ суулж. Чинзоогоос эхлэх үү? Нахаас нэг хэлчихье. Эхэлчихье. Гэтэ 25 гоё байлээ. Одоо жишээ нь physical as монголчууд 3-9-3 One champion. Ястагаа явж идэв байна. Та нараараа бахархсан шүү. Тавын эсрэг Гэхдээ нөгөө дрон кодлогчоор бас нэг монгол хүмүүс дэлхий харуулсан. Тий нөгөө оюу. Тийм үү те? Жох хөвгтэй те? Тий. Мондөг. Энэ жил өнгөрсөн жил бол Асаа, одоо тий. 26-нд дахиулчмаар байна. Шултаа тий. Өшөө дахиул. 26-нд өшөө амир. Таних юу? Өвчин байна. За сааса нэг суулчихсан. Тэ? Сааса ч миний хамтран хөтлөгч юм шиг нэ бас зочин шүү те. Ягаад тэгэхээр энэ жилийн одоо баярын тусгай 4 дугаартаа дандаа Яруу арт продакшнтай хамтардаг уран бүтээлчтэйгээ өөрж оролцуулж байгаа тийм. Тэгэхээр яалтчгүй уран бүтээл яригдахаар Саасагийн нэр бол дунд нь байгаа учраас хөтлөгчөөч хийн, зочнооч хийн манай. Яруу арттай хамтардаг уран бүтээлч хэдэн дугаар хийж байгаа юм? 4 дугаар хийж байгаа. Үгүй чи 10-аад дугаар гарахаар шүү. Ер нь Асаа 4 шүү. Тэгээ цагаан сарлуу нөөцлөөд. За та хэдийн өмлөгийг уншаа. За аглахыг уншъя. За миний ингэж алив найз минь хамт дуулъя гинэ. Оо гоё. Яа гоё таарсан байна. Таныг ер нь энэ жилийн тоглолтын дээр нэлээд дуудуулаад авах сурагтайсан шүү. Ориг фана. Тий. За зөргийг. Минийх бас тий. За нэг дуулъя гинэ. За тэгвэл дуулчтэй. За та хоёр Бас дуулсан. заримаар нь дуулуулах гэдэг шүү. Тий. 26 онд нэг хүнийг болзоон дүрийг нэ. За хэнийг цэгэлдээ тэгтээ шууд болцоон дөр. За та. Би одоо эхнэрэл дүр шүү дээ. Ойрд болзоон дүрээгөө. Оо тийм үү. Өнгөрсөн жил бит хоёр шинэ оноо юунд гарч ирсэн.
Вегаст гаргаж ялаа. Тэр гайхалтай үйлчлүүлсэн. Вегаст зарцлаа. Вегаст хотын төвийн бүх машинуудыг зогсоож жагаад 2 дахь наан гаргаж ялаа. Өөрөөр гэж. Одоо Ганнамд өнөөдрийг нисгэж байна. Тэгээд яг нөө ажил ихтэй нөө бүтэн жилийн турш ингээ ажил ихтэй гэр бүлтэй өр хүүхдүүдтэй ингээд бас ингээд яахгүй. Тэгээд нэрээ бас ингээ мартагдаад эргээ харахаар бас хажуудаага ханыгаа бас болзоонд өрий гэж яг зориуд ингэж өрдөг юм байлаа. Тэгээд хайртай ханыгаа одоо өнөөдөр Солонгос тойлоо очиж жагаад хүүхдүүдээ буудалтаа үлдээж жагаад болсон ёо. Ямар гоё. За зас жаргалтай сайхан. За хоёртуудын яаж баясаач Америкт явж байгаад сангаас надад сангийн шинжлэх баясаач нөө Америкт яваад байгаа юм байна. Хөтлөөд өгч яриад өгч гэсэн чинь. Ахата 26-нд санд хөтлчихэд байна. За 26-нд чи Сиэтл амжихгүй юм байна. Тэнд бүр айгуу тийм. Бараахад. За минийх ингэж байна. Яг одоо хажуудаа сууж буй нэг хүнийг чанга тэврээд үнсийг н одоо баясаа гэж. Нэрээ. Одоо тэгээд чанга тэврээд. Яа баясаа чанга тэврээд үнс би бацаад үнстэй шүү хүмүүс аа. Яг үнэндээ тийм байсан шүү. Чанга тэврээд. Даалгавар гэсэн тол хамгийн урт даалгавар. За танаас эхлэе. Надаас уу. За аха. За нууцаа хэлье гинэ. Ямар гоё. Одоо тэгээ хамаг нууцаа хэлэх юм бол баг хамтлагаас хөөгдсөн. Хилээ чи нууцаас өгөөч. За зүгээр нэг л нууцаа нэг нууцаа л хэлж байгаа. Арай гайгүй майгүй юу. Нөө ажлын билетийг хагарсан шүү дээ. Хэлсэн шүү. Би төлчнөө эвдэрх юм бол. Чи одоо хүссэн. Их цахалтай зориулж гараараа хийсэн. Зааж болохгүйсэн. Буу завсаж ингэсэн баггүй. За Бид нар хагасныг сайн л мэдлээ гэдэг. Энэ билетик яагаад асуусан тий? би мэдэхгүй шүү дээ. энэ билетик хагарсан байж таа дуурай. Гожаалт багцаа. Тавгын ингэж тавигдаад. Нөгөө тогоо. Би тогоочдаг дэгшин. яац юм болоо гэд гайхаад. Грам билетик чинь дэгшин байх гэж. Юм ингэ хийх гэж бэ. Яаж байгаа. Манай Ажиллахгүй байна те. манай шар тогоо чинь хүн шүү дээ. Хамгийн гол нь тэгээд Нөгөө шар тогоо манай шар тогоо том тогоо ажлын тогоо хүн шүү дээ гэж хатуу. Хүн тий ширмэн. тэрийг алдсан байхгүй. Тэрийг нөө тавих гэж байгаа. хамгийн амин. Гүг чи ой. Удаан. Чи ой. Зүгээр ингэ тавьчих юмыг алтна гэдэг чинь яа тэр Би гар мултарч байна. Гар тостоо тэгээд ингээ Юусе өөр буруу байхгүй тийм. Дандаа гарны хантай Тогооны бариулн тостой өдр байсан шүү. Жилийн өмнө. нөгөө бид нар нөгөө нэг тэр зохиол яриад нөгөө Тэр үед үү? 20 жинжаах үед үү? Жигсээ дараах. Тэгээд ингээд шууд нэвтрүүлгээр хэлээд ингээд цаашиж байгаа мó. Юу хонцоо яасан цааштай. Ингээд цааш ингээ хагаргаа байгаад байгаа юм уу яа. ах ихнэр яач вэ хөө. Камер давтраа. Энэ хүн ч одоо хоолны бизнес хийж байгаа хүн байна дээ ч бас. Тий. Тэр гамбага хэрэгтэй тийм сайн мэдж байгаа байх үү тийм ээ. Төднөө. За зөв бас ингээд За Үнэтэй муу ярьлаа. дахиад нэгийг ярьчаач та бас. Одоо яах юм бэ? Үгүй шүүгээ шүү дээ гэж. Хамгийн амар цэф алга болсон шүү дээ. Хамаг хард марттай цэф алга болсон шүү дээ. Тэр харин чи юу? хамгийн нөгөө 4 сарын 5 сарын тоглолтын тайз туслагдсан шүү дээ. Тэр чинь би буруу ойлгоод манайх тайлаа буцаая гэдэг лээ. Тийм амар. Тэгвэл шууд хөөгдсөн дээ ерөөсөө. Өчиггүй. Энийг харин ярьлаагүй нөгөө манайх нэг 3 залуучууд зэрэг соёлын тэргүй авлаа. Зоригоо. Тий. Үгүй баясаах ооноор чинь Энэ 3 авлаа. Зинзаагаар. Тэгээ бид нар чинь өрөөндөө дуудаад энэ 3-таа Ресторан гэж. Тэгээ соёлын тэргүүний тэмдгийн зүүж өглөө ах нар нь. Тэгэл ингээд эхнээс зүгөө явсан чинь зариггүй байлгүйдээ илгээд тахи үдсэн чи ганцхан чинцоогийнх битүү хэлсэн. Зүүж болохгүй. гагнаастай байсан хгүй шууд ингэ цаанаасаа. Зүүр гагнаас. тэмдэг чинь нэг ийм дэгээр рүү ордог шнэ ингээд гагнаатай байсан. Яг тэ нөгөө үйлдвэрлэлийн явцад тэр мэн тусчмусаад тэгээ нийлзээ 10,000 магадгүй саяд нэг явж байгаа шүү дээ.
Тэр манайд Тэрний зүгээр өгсөн шүү дээ өөрт нь. За одоо тэгвэл нэг нууц хэлчихье дөө. Анаахаас бол ингээд ус бооч. Хайртай шүү хаа. Аглах биш. Манай аав штэ Баттулгын чин зөрг шүү дээ. Би Та яриа харагдчих нэг одоо удаа олон жилийн өмнө юм да 12 он байна уу? Манайх нэг 11 сар тоглолттой байсан юм аа. Тэр үед нэг Одоо л хэрэг хаагдах хугацаа болцсон. миний батик хайчваа гэсараа тэгээ батинкийн сүйдээ сургаггүй одоо алга болсон шүү дээ. Тэгээд гоё лакн батинк байсан. Би нэг тэр чаар нэг орой шинэ жил хөтлөх гэсэн чинь гутал байдгүй. Тэгээ ажлын өрөө орсон чинь хамгийн нэтэндээ таны битэг байсан байхгүй юу? Хойлон гэж гутал таардсан шүү дээ. Яг адилхан юм шүү дээ. Аглах мөр гаццаа. Тэгээ би нөгөө шинэ жил дээр очиод шинэ жилээ хөтлчөөд тэгээд нөгөө надад гой хөтлөө миний дөө гээд нэг орон 2 300 мянга илүү өгсөн байхгүй юу? Тэгээ баярлаад хөөрөөд мангар хурд хугацаанд руу өмсөг гарсаар гутлыг чинь мартаад. Тэгээ мартаад. Миний батик яаж оюуна гэж түлээсэн юм уу гэж шинэлэг гутлалга болсон юм аа. Нэг хүнтэй гутлалга болсон. Тэгээд одоо хит саяхных биш. Миний сая нэг өнгөрдөг тоглолтын дээр өмссөн гутал бажиг лакн бажиг алга болчиход. Тэр чи биш үү? Тэрийг айгүй хоолн даа. Айгүй намайг тайвшруулахад айгүй бол. Нөгөө нэг Сэрүү хасын нууц дээр ингээл 4 хуваарьсан шүү дээ. За одоо ингээл вантан болоод ингээл ямон жиган гээл тий. Тэгээд чи манай хүн аадоо үлөө. Аадоо болдог байхгүй. Тэгэл ийм үгтэй. Тэгээ манай хүний үг нь ингэдэг байхгүй. Агим нь хоёулаа 4 хөнгөн хөлтөө хурдан мориг хөлсөн хөнгөн сүг тэргээ яваад өдөр түрхэн зүхтаавал ямар гэдэг юм үгтэй байхгүй. Тэгээд чихний орой агим нь хоёулаа 4 хөнгөн дөрөв гэдэгсэн чинь аглаа гаш уурд чи наадах наад батгаж цэцлэлтэй чи юм гээд тэгээд маргаас агим дөрөв хөнгөнийг асаад агим нь хөнгөн сүг тэрэг бэр гэсэн чи нэлээд тоолгоо загныг гаргаж чи уган явуулахдаа чи юм гэсүүлдэ агим нь зүхтэй гэсэн. Тэгээ хамгийн амар агмын зүхтэй ингүү зэрэг нэг хамгийн тийч тийм бүхэл бүтэн жүжиг өгтэй ингээд хассараа сүлдэ агим зүхтэй. Жина жүжиг үгээр яваараа гэсэн. Аглах гутлаад бодосон. Наашаа. Тэгээ нөгөө оюу бодлоо ирэхгүй байж тээ. Ингээд шаан дээр ингээд инээлх гээл бараг инехгүй штэ би юм яваад инээлэхгүй штэ. Тэгэхээр тэр нөгөө драмын амар хүнд жүжиг штэ тий. Тэн дээр яг миний хэсэгтэр инегээд байдаг тий. Тэр чинь жүжигийг балж байгаа. Драмын жүжиг шүү дээ. Тэр бас нэг нууц нь байсан юм уу? За ивэлхэн. Ивэл. Минийх би дуулаа та нар бүж гэсэн. За тэгээд харин амархан. ивэл амархан багтай. Яг л эзнээ олсон байна. Нууцсан даардаг байж юу? Бас надад ч ганц нэг нууц байгаа шүү. Аглахаа гэдэг. Бас юу. Чи нэг аглахын готлыг өмссөн байсан шүү дээ. За аднаагч. За минийх чинь 2 хөтлөгчтөө бэлэг өгье гинэ. Баярлалаа. За одоо юу ч авчираагүй шүү. Би аягүй санаа зовж байгаа шүү. За тэгж байгаа би өгнө. Яг хөө тэ энийг бас бид бүхэн гоё тоглолт хийвэл хоёр дүүд өрлөг өгье да. Тэ тэгвэл бас гоё бэлэг болох байх гэж бодчихъя. За баярлалаа. Гэр бүлэрээ сэрэл төрөг үзээрэй. X-ийн 2 дог өнгөө их өрлөг. Анууч X-ийн гоё рекламны цагийг өгье зөө. Телевизээрээ гоё засаараа зөө. Рекламныхаа дүрсийг өгье. Мэдээж тэгээ. Би одоо бэлэг аваад аваад. За баярлалаа. Тэгээд өнөөдөр хамт байгаа үзэгчдэд зориулсан хинхэн дуулахаар орчуулсаа. За ивэл ах. 2 хүн байна. 3 юм уу? Аглах. За манай 3 дуулах юм байна тий. За тэгвэл аглахын мэдлэгээр гоё дуугаар. За тэгээд Жилтгүси аглах. Аглах айлын яг 38 105.
цайлхан цэвэр ариу хайрачи гэрэлт орчлонд ганцхан надад өгсөө халах бүсгүй харамгүй сэтгэлээ амг бүхнээ надад зориулсан Жонхин тавлан их биш гисэн хүртэж явсан намайг үнэнч дурлын мөнхийн зулаараа үргэлж чимээ дулаад суусаад ирсэн их зөгтөн шүү дээ. Хоолонд нь бүжиг бол гоё гоё. Энийг дахиулаад юу явах вэ? Энийг дахиулаад нөгөө шар цэцэг, талын шар цэцэг. Тэгэж дахиад нөгөө улс чинь яах ингэ дуниац маглоо юм уу? Баярын хөтөлбөрийн албан ёсны түнш Coca-Cola хүслийн шинжил. Баярын хөтөлбөрийн албан ёсны түнш аз жаргалын амт Icemark. Дэмжигч 7 хоногийн гайхалтай өөрчлөлт F7D. Солонгосын алдарт гоо сайхны брэнд. Жаргалтай ээжийн нууц жор Аляска. Holidays are coming, holidays are coming, holidays are coming. Always Coca-Cola.
Venus Brand. Holidays are coming, holidays are coming, holidays are coming, holidays are coming. Always Coca-Cola. Хүүхийдээ шин төрөл хөдөлтөнд гарлаа. Пансагант премиум брэнд. Holidays are coming, holidays are coming, holidays are coming. Always Coca-Cola. Venus Brand. Баярын хөтөлбөрийн албан ёсны түнш Coca-Cola. Хүслийн шинжил. Баярын хөтөлбөрийн албан ёсны түнш аз жаргалын амт Ice Mark. Дэмжигч Солонгосын тэргүүлэгч цай та Nonvon Brand. Албан ёсны дистрибьютор Чамин Маргад компани. За тэгээд Яруу арт продакшн бол UBS Luz-ийн хамтран бүтээж байгаа. Яруу арттай үж шинэ жилийн тусгай дугаар маань үргэлжилж байна. Тэгээд одоо дараагийн тэмцээн тоолох гэж байна. Тэгээд өрмийг манай хөтлөгч Анууж маань тайлбарж өгнө. Яг ингэ сууж байгаагаар л хуваарлагдчих тий хэдүүлээ. За энийг бол Аглаа хотногч бол маш сайн мэднэ. Хоёрын бас UBS Luz-тай хамтардаг байсан нэвтрүүлгүүдээр ингэ зураг таадаг байсан шүү дээ. Үйл хөдлөлөөр ч юм уу эсвэл үгээр ч юм уу тий 60 секунд. За тэндээс санаа авсан байдгийг. Тэгээд бас сонголттой. Жүжигчин үү, дуучин үү, холимог уу? За ер нь хин эхлэх үү? Аль баг нь эхлэх үү? За манайх эхлэе, манайх. За танах эхлэе. За аль нь? Жүжигчин, дуучин, холимог. Холимогийг авчих. Холимог уу? Монголын бүхний зургийг аваад. За манайхаа ингэ шүү. Би эндээс минут харна хамгийн богино минутанд л таах хэрэгтэй. Хамгийн хурднаар гэсэн. Йоо. Саваагаа. За 3 2 1 Нөгөө тийш. Цаг явцсан шүү. Минут явцсан шүү. Гацны кино шаардлагатай. Нөгөө ариун би баг тоглолт нөгөө нэг энэ Цэбахын тоглолт тарьж идэгтэй пистач гэдэг. Шит. UBS-ийн кино, UBS барах тоглолт. Содор. Зүпэл. Энэ нэг алдартай жүжигч. Таны одооны Хани шүтэ. Чаки Чан. Ийм алгаатай. Яг зөв. За Монгол дээр үеийн кино. Энийг хийгээд ирэхгүй шүү. Намайг тагаа явуулда 28-нд хүүгээ аваа явах уу? Манайх энэ жил фестивал. Хүүгээ аваад Одоош хоёрыг тоглож. За, гэлцэр ахаа. Гэлцэр хоёр дээр гардаг. Яагаад тий? Нөгөө хүүгээ аваад Дөндөр бөөштэй. каноны нэр тавиад. Гэлцэр ахаа. Каноных нэр нь Яраа яваа сүмбэ. Яраа яваа сүмбэ. Яг зөв. Эдгээр өстө амархан юм яач. Нөгөө нэг манай аппаратыг яаж мөн үү? Тусгийн найз. Энэ юу? Шинжил Кола. Яг зөв. Кока-кола. Заахгүй шүү. Монгол дүлдүрлүү яах гэдэг. Энэ юу? Хамгийн баян хон. Дэлхий. Tesla-гийн эзэн. Elon Musk. Яг зөв. Наач бол блонд гэх кино. Marilyn Monroe. Яг зөв. Ингэж шүү. Үйлдэх системийг үүсгэн байгуулсан. Биш үү? Юугаа биш үү? Монад юугаа олдсон шүү дээ. Юугаа олдсон шүү дээ. Зөв. Тэцэн юу? Амар том амтай. За нөгөө ийм том амтай ийм нөгөө Акул. Ямар муухай царайтай юм бэ гэдгийг өөрөөр юу гэдэг үлээ? Ямар юу шиг царайтай юм? Дарвасан. Царайтай үнийг ямар мэлхийн зам гэдэг үлээ? Матрик. Яг зөв. Наач нь түрүүний юу дотор руу орлоо гэдэг үлээ? Бөөс. Яг зөв. Ямар бөөс. Самгч. Юу юм бэ? Зүгүйний нөгөөдгөө зүгүйний арай нэг юм нэг.
Зүрхний нөгөө хэлбэр нь л аахгүй. Юу вэ? Гад Аваад ирээчтэй тэгээд. Айгу баурнууд. Баярлалаа 2 минут 36 секунд. За. Өмнөх хүмүүсийг бодохдоо юм айгу хурцтай тий. За дараагийн баг. Баярын хөтөлбөрийн албан ёсны түнш Coca-Cola. Хүслийн шинжил. За би таавал сонирхолгүй шүү дээ. Сонголтоо. Жүжигчнүүд дуучдаа. Жүжигчдүүд дуучдаа. Жүжигчдэн дээр. Манай холбогын. За энийг дууч дээр баха. Холбог аав. Холбог аав. Сайн манай холбогын хавцаа. Дууч дээр. Дууч жүжигчтэй юу? Жүжигчнээ авсан. За жүжигчдэр болохоор ингэ штэ нөгөө тухайн продакшн хийхгүй. Өөр Саялгийн амдаа юм. За жүжигчтэй. За. За киног нь хийж болно шүү. За манайха жишээлбэл Баясаа гараад ирвэл энэ даавс их гэж хэлж болно. За. За цагаа хараа тий. 3 2 1. Хин бэ? Оо, гоо гэж нөхөр нь. Манайд байсан. Тэвүүлж. Шинэ үе. Харин алдарма. Маск анзаа хатад партнерлог байсан. Продакшн даацлын Жавхаа. Хэлэхгүй шүү. Жавхаа. Биш. Шинэ үед байсан. Продакшн Продакшнд орсон эмэгтэй жүжигч. Одоо оюун тунгал Оо, сая хэлсэн шүү дээ. Маск. продакшн хэлэхгүй. Жавхаа. Продакшн хэлэхгүйгээр. Оо, Чока. Сампл. Амзөрг. Коктейл эмэгтэй. Том ах нөгөө эмэгтэй. Цэдэш. За. Коктейл нэр хэлэхгүй. Дөрөв Сая цэнд аюул Аюул шүү дээ. 3 эрэгтэйг нэг нь намхан. Өско. Биш нөгөө Өскөөр хин Томо. Ваавта. Эцахи. Эцамбалэскум. Эмсахи нөгөө. Эмсахи амтрагч. Эрдэнэ эмсгийн нөгөө. Баярмагна. За. Том амартай гэж тий. Эмсахи дүүн. Эмэгтэй. Биш эмэгтэй. Эмсаа биш. Чока. Эмдийнхэн дүү. Эмсахи Хөөх нь хамгийн өөр. хамгийн зэрэлг нь. Жаваа шиг. Нөгөө манай гэрэлс. Эмсахи дүүхи. Андахын ингийн. Баатархуу. Эхнэрийн зулаа. Оюучм. Эхнэрийн зулаа. Доё. Ай. Дарцэр. Ихнэр нэг хэрч шууд. Одоо мөрөдлийн театрт байгаа шүү дээ. Өндөр эмэгтэй жүжигч. Продакшн хэлэхгүй шүү дээ. Баярмаа. Биш. Оо бас Ууч боо яхад байсан. Алдарма. Эмсах магнахын нөгөөтгөл. Эрдэнэ. Гэж хэлүүлээ. Эрдэнэ зано. Зөвлөдөө. Гэтэ нэрийг хэлээ. За энийг бод хэлчих. Уран бүтээлээр нь. Камерахын үеэл. Эмэгтэй жүжигч. Тийм. Атнаас үеэл. Юу яриад бэ? Таны үеэд таны үе. Батулжигийн юу? Сарантайгийн юу? Камера. Шинэ үед манай тоглож байсан. Тоглож ийсэн. Шинэ үед Үгүй продакшн хэлэхгүй шүү дээ. Манай тоглож ийсэн. Өөрөө тайлбар. яагаад single ladies. Баяхан хамтрагч. Single ladies. Хуя. Биш. Ундарма. Синглэцийг хийсэн гэж. Харин тийм за. Харин тий. За. Хинтээ. Улсын тэргүүний орон сайханч. Улсын тэргүүний орон сайханч. Хинтий. Төмөр. Биш. Жүжигч. Хинтээ. Ойлгох тоглолт. Эхмээ. Алтшиг. Зөв. Мойлгот тоглолт хийчихгүй за. Хин бэ? Хүсэлбаатрын эхнэр. Үлзэх үү? За. Яцсан. За баяр үргээ. Амжилттайгаар 4 минут 22 секунд. За баяр үргээ. Манах. Тэгээ 2 минут 54 секунд. Яцсан манайх. Бас буруу байхгүй. Ийшээ яссаа. За Ice Mark-ийн гоё амттай зайрмны ихийг аваад өгөөрэй. Тэр чижээгүй штэ. Манайх ялцсан гээ. Манайх. За тэгээд манай нэвтрүүлгийн ерөнхий ведэгч аз жаргалын амт Ice Mark төрүүлсэн зочдоо өглөө. Оо. Антаа бидэг өгч байна. Бахига за sorry. Хүүхдүүд солонгостойгоо өөрөө л хийчихсэн юм чинь. За баярлалаа. Ice Mark сайн л да. Айгуу сайн шүү дээ. За ийм гоё Ice Mark-ийн амттай зарим.
Гэтэ зүгээрээ дуусахтаа гарын билет дахиад байгаа. Та гомдороо. Санаа зовсгүй бид нар чинь тийм. Зүгээрээ энэ урд бай минийгээ баг аваа явчихна дөө. Ой чин цаа наатаа. Гэтэ англиах бол сайн таад юм байна тий. Ер нь бол одоо ч сая дүрээр нь айгүй сайн тааж шүү дээ. Арга амархан баг. Аллах бүр өөрийгөө бүр амар дарсан ш сая гэхдээ. Бүр таахгүй хичээсэн. Гэтэ нөгөө нэг таалгаж байгаа тэр нөгөө хилж өгч байгаа хүмүүс нас сайн байж ич айгүй хурдан таах байх л та. Тэ? Өшөө сайнаар тайлбарлах байлаа тэгээд санаа тавьчихлаа бас бид нар. Эдний гол нэг хүний илүүгээр хүний олноор яллаа л та. Түүнээс 20 секундын зөрүүтэй байлаа. 2 секунд юм уу? Өс бараг л яах байсан бэ? Та нэг яарад байгаа юм байна. Хөтлөгч гарна ингэж. Хөтлөгчийг бүр ингэж. Юу яасан? За тэр яг гяс гис. За тэр яг юу? Их инээхлээр бас балаа идэм байлаа. Өөртөө ойлгож инээгээд үзэж байгаа хүмүүс ийм эсвэл хасаа ичэн штэ тий мэдээж хасаа. Харин тийм ганцуулсан сая Удлаа хөхөрсөн. Инээсэн хүмүүс л байгаа тийм. Өшөлтөө нэвтрүүлгээ чи бараг 60-70% нэгэ явчихд. Яаж яасан? Тэр чи зарим нь бол бид нар 2 цаг тахаа юу ч бүх инээдээ авсан чи 2 минут. Харин бараг тэгийстэй одоо. За. 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 Артлаа юу гэж артлаа. чи зөвж байгаа. Ураач. Баярын хөтөлбөрийн албан ёсны түнш аз жаргалын амт Ice Mark. Естен кипи гойда бургас жаравсап тормос косол алмай жүрмес балам миндесinde жұлдыз көресің ай көресің Дэмжигч 7 хоногийн гайхалтай өөрчлөлт F7D
Солонгосын алдарт гоо сайхны брэнд. Энэ ямар утга учиртай дуу юм бэ? Амар дөргөө. Шинэ нөгөөний хүү дуулаад идэг юм уу? Биш үү? Муу. Тэг анх яг тэгж Шарасуу тоормос гэдэг те. Энэ 2015 6 оны дуу тухайн үед бас яг хит болж ирсэн. Аманд амархан зэрэг хоёр дуу. Трушн гэдэг үг бол ер нь бол миний өмгөөлөгч гэсэн үг юм байна л тэ. Хайраа чи бол миний одоо өмгөөлөгч тиймэрхүү утгатай үг юм байна. Тэгээ гоё. Хэмжээнийх гоё. Тэгээ чамд бас гоё зогч. Хуулийн дуу юм. Одоо дуу юм аа та. Хайр тэгээд ямар хайртай долбоотой. өмгөөлөгч хүний дуу. Хууль хүний дуу юм уу гинэ? Чи өөрөө айгу буруу ярьж шин. Хайр нэгнийхээ хайрыг хамгаалж өмгөөлөхгүй. Энэ ч өрний өмгөөлөгч хүний дуу. Үгийн тайлбарласан шүү дээ. Яна энэ хүний чи үнэхээр хатуу болсон юм байна. Дууны үг байж. Ага, хайртай зүрлээд байгаа байна. Энийх нь утга учир юм байна. Чинсээ өмгөөлөгч юм. За 3 дахь тоглоом руугаа оръё. За 3 дахь тоглоом дээр ах нь. яв. Би муудад явж. Одоодоос би ингэж заяа. Одоодоос ингэж чи наадах зүгээр ийг аглууха та зүгээр үгүй. Зүгээр гэдэггүй. Жоо ийш шилжихгүй. Панкэд баг. Бай цааш суудсан. Даралт нэгсэн. Тэгээ аглуухын даралт. Одоо ингэ нараа. Одоо ингэ үгүй ихний хүүгүүгөө шүлэг зөхиогоод тэндээс хоёр хөгжим тавина. Аха. Тэгээ тэндээс шууд дуулах шүү. Гэс. ахын гэлцүүлээ. Шууд гадар дээр заагаад. Яг гэхээр За нэрээ үг. Баярын тусгай дугаарын хоёр ивент хийж байгаа. Нэг нь хүслийн шинжил Coca-Cola, нөгөөх нь аз жаргалын амт Ice Mark гэдэг. За заавал оруулах үг нь хүслийн шинжил, хүслийн амт Coca-Cola. Манайх Заавал оруулах үг нь аха. Ice Mark гэдэг. Заавал оруулах. Аз жаргалын Манай чи тэгээ юу нь Ice Mark. Та энэ гоё Ice Mark-ны заримынх юу? Амьдрал дөнгө нэмсэн. аз жаргалын Хүслийн шинж. За 3 минут. Амьдрал бүтээлийн. За 3 минут цаг харлаа. За эхлээд эхний бүрөө шүү бараа хийж байгаа. хүслийн шинжил За манай яваа уулан байна дуу. Хүн болгоны ханандах байдлыг эцсийн хуудастай. Жаргалын амт айсмарт Хүн болгоны долоо айсмар. нэгдүгээр багч. Амьдралыг хөгж айсмарт. Хөгжөөдөг айсмар. Хөхөд мэ долоогод Бэлтүүлдэг айсмарт. Танаа Колош чи. кола шүү дээ. манайх айсмар. Биш бид бүр зов. Сая айс. Манайх дуус. Манайх айсмарт үстэй. Биш танайх кол. Биш яхаа. Сая айс маркет байна. Манайх кол. Пис. Айсмарт дээр юу гэсэн бэ? Айгу айтаа хөгөө. Яа залхахгүй явдаг болцтой байна. Аманд орохдоо амар гоё кул за хүм дажарал бид хүслийн шинжил бидний шинжил ундаа гэхээр колод бодогдох юм. 3 2 1 Хагсуу гэж. суу Амьдралыг хөгжүүлдэг. За баярлаа. Манайхаа минут дууссан байна. Баярын хөтөлбөрийн албан ёсны түнш Coca-Cola хүслийн шинжил. Баярын хөтөлбөрийн албан ёсны түнш аз жаргалын амт Ice Mark. Дэмжигч 7 хоногийн гайхалтай өөрчлөлт F7D. Солонгосын алдарт гоо сайхны брэнд. Жаргалтай ээжийн нууц жор Аляска. Holidays are coming, holidays are coming, holidays are coming, holidays are coming. Always Coca-Cola.
Venus Brand. Holidays are coming, holidays are coming, holidays are coming, holidays are coming. Always Coca-Cola. Хүүхийдээ шин төрөл хөдөлтөнд гарлаа. Пансагант премиум брэнд. Өдөр тутмын арьс арчилгааны ухаалаг шийдэл F7D Fabulous 7 Days. Бүгд найрамдах солонгос улсын гоо сайхны бүхэл стандарт шаардлагыг хангасан өдөр бүр хэрэглэхэд тохирсон арьс арчилгааны брэнд. Арьсыг зөөлөн цэвэрлэж, чийгшүүлж, тайвшруулан, гэрэлтүүлэх үйлдэлийг нэг дор хослуулсан Daily Care болон арчилгааны бүтээгдэхүүн. Propolis, витамин ургамлын ханд, гиалуроны хүчил зэрэг арьсанд ээлтэй, тэнцвэртэй найрлагатай. Өдөр тутмын энгийн арчилгаагаар дамжуулан 7 хоногт арьсанд мэдэгдэхүй зөөрчлөлтийг бий болгох шийдэл. Ажил амьдралын хурдтай хэмнэл тохирсон хэрэглэхэд хялбар авсаархан савлгаа дизайн. F7D 7 хоногийн гайхалтай өөрчлөлт. Holidays are coming, holidays are coming, holidays are coming, holidays are coming. Always Coca-Cola. Venus Brand. Баярын хөтөлбөрийн албан ёсны түнш Coca-Cola. Хүслийн шинжил. Баярын хөтөлбөрийн албан ёсны түнш аз жаргалын амт Icemark. Дэмжигч Солонгосын тэргүүлэгч цай та Nonvon брэнд. Албан ёсны дистрибьютор Чамин Маргад компани. За ай тавуу. Дуусах. Яа. Тавчих. Хин нэглэгээ. За бараах аянд оруулгаараа таагүй. Оо Одоо дуусах юм аа. Па бидний кола. Болгонд аз жаргал бэлгэлдэг. Шүрийн шинжил, шүрийн шинжил. Сүлдээ амтлаг сайхан бидний кола. Ой кола. Ой кола. Ой кола. Ой кола. Йо. Удаан машин удаан цаглаа ундаа гэхээр кода бодох урхан цагийг гэдэг уусаж ялгах бидний кода. Ой кода. Өшив ий дуу байдаг ч үлээгээ бодоглоо. Кодогоос янз бүрээр бид тэ дөрвөлөө яриулаа. Тэр дуу нөгөө дөрвөө. Энийг дуу бодлыг Ахын гоцлоо шиг сонссон өстой. Ой кола. Ой кола. Яста хаг рекламтай болчихсон. Хоёр дахь бадгийн үгийг өгчөөрэй. Бараг энэ үгийг сонсоод ирээд бараг Бидний араас дахиад дөрвмөр өгүүлэх шүү. удаан машин удаан таглаа. Ундаа гэхээр кодол бодогдох юм. Урсах цагийн эрхэнд уусаж алга болоогүй бидний кодо. За энэ яг батараа. Зүгээр уншил та. Ой кола. Тэр бичилтэй ямар юм бэ? Ээ донд өвлөө үний. Онгойлгын колог онгойлгын эн тэнд бис. Бас бис
Бүгдээрээ ингэ нэг альва одоо төсөл үйл ажиллагаа нэвтрүүлэх нэг юм ивент гэдэг хамгийн чухал гэдэг нь дандаа ойлгодог хүмүүс ирсэн болохоор бүрээсээ тултал рекламыг хийж байна. Сайн л да. Сайн ингэ л андуураад айс марка бичээ. Тэр үгийн нөхцөлийгээ бүр уурч хаяа. Бас айл алдчихгүй гээд. Би дахиад колор орнож басан. Айс марк юу гэж хэлжсэн гэж. Хүн болгон хүлэгдэг айс марк. Хүн болгон долоодог. Биш. Хүн бүрийн долоодог айс марк. Хүүхэд болгоныг гөхдөг айс марк. Хүүхдүүд ч ингэ. Жохоо. Яг нэг хүүхдүүд ч үдсэн, том хүмүүс ч үдсэн гоё ойлгохоор юм. Аль насныхаа сонсоо. За тэгээ. За манай болохоор ас жаргалын ам айс маркер шүү. За явах удаа. Хоёр хүн харагдаад. Хоёр нэг. За аюу тоо. За аяг тавь. Юу яа. За яваарай. Юу л яваарай. Яг энэ чиний стил байна. Йоо, би ямар ч юм чи ёо. Айс матгүй айл гэж юу юм баггүй. Хүн болгон доо. Аа миний хоо. Апник тэвди. Энэ хөгшин яасан ордог ч бэ? Ордог бүр ичсэн сууж. Ичсэн сууж. Яараа. Одоо зүгээр яруу найргээд яруу найргээд сонсох. Чи юу чи юу. Анаа ингүүлийн түрүүний бидний үгийг худалдаж аваа. Хүн болгоны долоох туртай айс марк. Хүн болгоны сонсох туртай айс доо. Хүүхэд болгоны хүлхэх туртай айс марк. Бид бүгдээрээ айс марк. Хөгшөд. За манай доош. Манай өгний инээдэг авлаа. Сая одоогч юу хийгээд байгаа бэ гэдэг дараа. Яас болоо миний хөө. Арг сүлдээ ирэхэд шүү. Айс марк ирэхгүй идэхгүй ахиж харнаа. Айс марк юу гээд. Чамаас илүү ий. Турга тамсуу жантил ямтыг бидрүүлэх юмсан. За манай сонсол та. Үгүй Сайд хэлж байгаа юм уу? Юу вэ? Марк. Ас жаргалын амт айс марк. Амьдралыг гэрдүүлэх айс марк. За наач бод өөрөө амтан бүхний күүлн айс марк. Амттай юу гэнэ? Амтан бүхний күүлн. Айс марк. Айл бүрийн хөрөгчөнд байх айс марк. Харахаар хоёр мөрөл байгаад би дөрөв мөрөл чаддаг. Ой, ихний хоёр мөрөл зүгээр өрөө өгнө явж штэ өөрсдөө. Өөрсдөө байгаа. Яа, манай хоёроо тань. Дахилтгүй. Дахилтны ихний хоёр нэг. Айс. Дахилтын эндээс сая. Сүүлийн хоёр мөрөн дахиад давтаа авчиж. Үгүй дахилтын эндээс аглаа ахад дахилтыг гоё орчих юм шүү. Гэхдээ хүн ер нь бол аливаа уран бүтээлийн ард нь юу явсныг ерөөсөө мэддэггүй. Тэгээ энд чи энэ бид хэдийн анхаарлыг татаж баахан инээдгээд энэ хэдийн юмд бид хушуу нэмэлт тэгээж наадс тэгвэл гоё болно энэ хоёр маань зөндөө оролцсон шүү дээ ийшээгээ. Тэгэхээр дахилтыг бүтээлцгээд энэ үзэгч хаа. Тэгэд манайхаа тэгэд хагаж байгаа дуутай. Тэгж баахан нөхтэйгээ эхлээд нэг юм болгочихоод дараа нь манай хоёр суусан л та. За маш баярлалаа. Энэ гоё инээдний араас зөргөө баясаа хоёроо тайзраа өрье. За гоё дууд болно гэдээсээ. За битүүрийн дуу тэр 30 гарсан шоуучтай зориул. Дэмжигч 7 хоногийн гайхалтай өөрчлөлт F7D Солонгосын алдарт гоо сайхны брэнд.
асуудал чамд байна уу? Арга гэрэг чи хаана уу? Бензиний үн тэнгэр дээр бидний амьдрал тэр бүр дор. Амьдрал оршин маазан дээр эр хүний жаргал хүтэн бэр. Jesus будто чук-чук бим-бим-бим. Ти пузыр минутас бишэчин. Бэ-бэ-бэ. За хурлыг би энэ ч гişгчин. Залуу бас, халуу бас, бандантас бүх юм дуус. Залуу бас, халуу бас, бандантас бүх юм дуус. Бэ-бэ-бэ. 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 Бүхлөө баса бэ-бэ-бэ. Өдөр бодол бэ-бэ-бэ. Хичээх хэрэггүй бэ-бэ-бэ. Хүснээрээ бэ-бэ-бэ. Баярын хөтөлбөрийн албан ёсны түнш Coca-Cola хүслийн шинжил. Гоё. Гоё ясгаад байна шүү. Гоё. Гоё. Одоо чинь ховцсон юм хамаагүй болж тээ. Хамаагүй. Костюм бичээхэн доогор пүүз. Загвар. Миний үед Жохот нэг үйдээс үргэ бачику. Бачикотогу. Тэр чи говцсон дээр чи яруу тийм л байна. Хөөрхий чаваас санга мангаач одоо өнгөн өөдсаа тэгэлсэн. Өнгө дагуу юм аа. Гой юу загвар мэдгүй үнийд. Ер нь тээх үед чи бас энэ тиймнүүд болдог гэсэн шүү. Эмээнэр чи тэ нөгөө бах урхаа жис өмсдөг мод орж ирсэн чи. Бүгдийг оёоч. Тийм байна. Яг тэгсэн шүү дээ. Ингэсэн жэстэй арталт нь жэс хаачлаад арталт нь ойсон байгаа юм чи. Нөгөө онгорхон дээр нь. UBS-тэй золон Яруу арт продакшны хамтран үзэж та бүхэнд хүргэж байгаа манай шинэ жилийн тусгай дугаар энхүү энэ төрөд өндөрлөлт өгч. Тэгээ өнөөдөр бас бидний урилгыг хүлээн авч хүрэлцээрсэн та нартай маш их баярлалаа. 2026 оны 1 сарын 1 бол хамгийн гайхалтай өдөр байна. Миний хувьд бол ийм эрхэм багасаа үзэж өссөн хүмүүсийг өнөөдөр бас ингээм хамтдаа суугаад юм ярилцаад гой хөгжин тоглоомыг тоглуулад 2026 гараа сайн бод бараа сайн гэдэг шиг би гайхалтай баярлалаа танартай. Гоё үгэлтэй тань. Хамаг байдгийг анууч илчлээ баярлалаа. Сайхан баярлалаа. За тэгээд бидний нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр ажиллаж байгаа Ice Mark-ийн хамт олон гарын бэлгийг та бүхэндээ илгээсэн байгаа. Тэгээд бэлгийг гардуулъя. За баярлалаа. Дашгаад өгөх. За баярлалаа. Нөө за баярлалаа. Кинон дээр нэг монитор удаа монитор талаа үздэг. Өтөн штэ тий. Тас кино зураг авалтаа юу? Нэг хүүхдүүд юм дараад. Тэр түрүүний тэнцээ юу болсон бэ? Нэг суулж битээ ирээд ирдэг гэж. Тэгвэл бүр утх юм байна. Хоёр дахь шат юм байна. За мөн хүслийн шинжил хүслийн хамт Coca-Cola брэнд манай нэвтрүүлгийг ивенттэй хамтран ажиллаж байгаа. Тэгээд ивенттэгч бүх байгууллагуудаа маш их баярлалаа 2026 гайхалтай жил байх болтугай та бүхэндээ шинэ жилийн баярын мэндийг хүргэе. За та бүхдээс уран бүтээл ирэх ондоо ажил үйлс бүх юм өдрөг сайхан бүтэмжтэй сайхан байхын өрөөлөд төвшүүлээд нэвтрүүлгээ ийхүү дуусгая. Баярлалаа. Мэдээс өдөр та бүхэндээ маш баярлалаа. Маргааш орой 20 цаг 30 минутаас Яруу арттай өдөр нэвтрүүлгээрээ эргэн уулзъя. Баяр та үзэгчтэй. Бид нар дахиад байх болно.